Нэг цэрмагийн турсан дагдаг ихний дагасан. Шгипт хоёр нэрээ яг одоо үжин бүгийн наадам үзэж байгаа. Тэгээд наадам арай эхлээгүй байгаа болохоор бит хоёр нь Монголчуудын хаврын баяр тийм шүү дээ тий. Монголчуудын хаврын баяр өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 3. Тэгээд зя амгалан дурноо энэ цаг хугацааны мэндийг хүргэж байна. Шгэ Азаа хоёрын Mind Journey төслийн үргэлжлэл дараагийн подкастаа бит хоёр бичих гээд сууж байна. Үжин боотаасан. За тэгээд нээсээ сонин сайхан юу вэ? Хоёлаа шууд зүгээр гоё. Ярилцсангаа хоорондоо бас сүүлийнхаа сонин сайхныг хуваалцаагүй шүү дээ. Тэгэхээр хоорондоо гоё сонин сайхнангаа ярингаа давхар ажиллаа хийгээд тэгээ ер нь яг нөгөө нэг бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хичээхгүйгээр ёо энэ халбах шаардлагаас үнэхээр л хайр юм аа. Хичээхгүйгээр тэ урсгалаараа дотоодоосоо юмнуудаа урсгаж гаргана гэдэг бол зүгээр л заавал ингэж хичээгээл заавал ингэж суугаал намхан суугаал ингэ юм шүү дээ. Наач юуны автаа зэ? Юу ч таа. Тэмээ. Үнэ. Мэдэн. Хар копинаас өөр юм уу болохгүй нэг хэсэгтэй. За сонь сайхан юу вэ? Сүүл хизээ болцсон. А сая 3 дахь тий 3 дахь болцсон шүү дээ. Уулзаад бит хоёр манай хишгээ рилэ битээр битсэн. Минийх бол зүгээр болсон. Миний фейлцсан. Манай хишгийнх фейлцсан. Тэгээ яаж ч цаараа санаг бичмээрээс надад тэгээ за бас жоохон цаг байгаа юм чинь бичээ бараг хүчээр гарсан шин. Тэр мэдрэмжийг гэхдээ мэдэрдэг болсон сони юм тий. Яг ч тэр өдөр нэг бичмээрээс надад юу ч ярих ингээд нэг цаанаасаа ярих хонгод төрхөө. Тэгээд чамаг явахад ч 30 минутын зай байсан шүү дээ. За бас 30 минутын хаач ингэж одоо баг хүчээр гарсан чинь цаанаасаа орчин нь таараагүй байсан. Камерын бүр фокус таараагүй би нэг бүрсээс. Йоо тэр камерны фокус хүртэл яаж байгаа юм бэ те? Өмнө тэгдэггүй ч тий. Харин тий өмнө ерөөс тэгдэггүй шүү дээ. За ингээд би гоё найкага хийчих. Найкага хийж байна. Тэгээ саяны чинь борц гоё наа. Эднээс садаал явуулсан. Би чамд өглөө ирэхдээ борцог авчирдаг байж. Найз нь юу байсан ш? Жохон шар тастай. Тэгээ нөгөө нэг бүхэл үрийн гурилаар аа гэж борцог хийсэн ш. Тэгсэн болцсон уу? Дээрээс нь жохон цагаан гурил хольж ягаад нөгөө нэг яг бүр яг жинхэнэ бүр бүхэл үрийн гурил хайлж аваад 100% бүхэл үрийн гурил аваад борцог хийх гээд гурлаа зурсан чинь тэр чинь ингээд яг зурсан. Тэгсэн чинь ингээд бүр эвлэрэхгүй ингээд бутарж унаад тэгэнгүүт яг нөгөө цагаан гурил мөрлийг идэхээр ингээд ер нь битээ гурил битлийг мэдгэлээдэн штэ. Би тэрний юугийн тэр гурилын донд байгаа тэр нэг юм нэг гурилыг нөгөө нэг одоо наалдуулж ингэж байцаалдуулдаг тэр тэрэн сардуул юм уу? Тэр яг хүний биед ходоодонд айгуу муу юм байна л гэж бодсон зүг үү? Шүү дээ. Нөгөө тэр намайг баг байхад эмээ ээж тэр нөө дээл хийхдээ тэр үед чинь нөгөө нэг зориултын тийм юу надад цав байдгүйсэн шүү дээ. Тэгээд гурлаар заяа гурлыг ингэж хустай нэг буслагжгаад удаан буслагаад тэрнээсээ цавуу гаргаж аваад дээлний тэр нөгөө захмах юм наахтаа тэр сардуулыг ашиглаж наад юмсэн шүү дээ. Алин банаа нэтгэв. Очлаа энэ банаа жоохон харалчч. Гэхдээ өглөө гэрээс авч гарахад зүгээр эсэ. Зүгээр юмс нөгөө юм зохичихгүй юу? Харин тийм болохоор би бол эднийг идэнэ. За сонин сайхан. Тэгтээ шигийнхаа сонин сайхнаар тийм бол аялыг эзэн хөргөн томорсон байна. Одоо 6 сартаа тий. Сүүлийн сонин сайх юм лаа. Юуны шалгалтын маань дүн гарсан. Нэрэтэрдээ тий. Тэнцэн байсан. Бүр 3 шалгалтандаа тэнцэн тий. Шалгалтандаа тэнцэн одоо диплома бич шалгалтаа өгөх мэдрэмжээсээ эхлүүлээ ярья. Найзаа шалгалтаа яана гэх. Найзаа тэр шалгалтаа тавчвал яг ингээд гой болох гээд байна гэж ярьж байсан тий. Тийм. 3 шалгалт тэгээд хэл дээрээ биш гараад хэл дээр тэгээд тестээр биш асуултанд хариулт бичнэ. Хөөх бүр тийм үү. Тэгээд би авах харах гаргалгаа боломжтой байх. Болохоор нөгөө иймэрхүү асуулт ирэх ба гэсэн юу өгсөн байсан л да. Тэр чинь ингээд нэг хичээлээр 3 асуулт, нийтлээ 9 асуулт тэр бүгднгийн чинь монгол хэл дээр байсан бол яг бүгдээ сайхан ингээд аа бойгоо уушаад ойлгоод яачих. Гэтэ бас 100% одоо найзаа чиний мэрэгжлийн
хичээлийн юунд гэсэн үг юм уу? Ямар мэргэжлээ сурж байгаа лээ? ч олон сон удаа шүү дээ. Манай ишгэ олон улсын хуралдаагаар сурж байгаа шүү. Тэгээд энэ удаагийн шалгалт ер нь өөрөөсөө сэтгэл зүйн хувьд өөрөөсөө ягаад дотроолохоор ингээд тэмцэн гэсэн юутэй итгэлтэй байсан. За тэгээд бэлдэх процессыг болохоор за бакалаврын одоо шалгалттай ингээд бодоход заяа би бүр ингээ хэдэн өдөр баг 7 хоногийн өмнөөс 14 хоногийн өмнөөс бүр найргуу шүнс хууч бэлддэг сэтгэл зүгээрээ бүр ингээ өгдөг заяа яана яаж би ч гэсэн тэгдэж шүү дээ яг шалгалтаа өгөхгүй л ойлгож байгаа юм уу ойлгохгүй байгаа юм ингээд бүр уушаал бичээл ингээл ёо тэгээ заримдаа тэгэж нэг хичээж өгчөө заримдаа хангалттай өөрийнхөө хүссэн дүнгээ авч чадахгүй бас байдаг байсан. Тэгээ энэ удаа болохоор 7 хоногийн өмнөөс нэг за өдөрт нэг цаг за тулаад ирсэн чинь нэг 2 цаг харсан. Гэхдээ нэг ойлгож байгаа юм шиг ойлгохгүй байгаа юм шиг мэдрэх төрөөд за угаасаа ингээд болох юм чинь ард нь гарчих юм чинь гэсэн тийм сэтгэл зүгээр нөгөө тэг орхисон. Тэгээд нөгөө ариглах гэсэхгүй ариглахаа би ингээд уншаад байгаа юмнээсээ над дараа нь ингээд дахиад хийх гээд би ингээд ойлгоогүй юм шиг байна. Яах вэ талгаад арахгүй ингээд ариглах зүгээрээ чи уншаад тэгээд шалгалтаа өгөхөөр чи аяндаа ингээд цаанаас ч ингээд бичигдээ болчтой ингээд гэхгүй юу. Ариглах яг жилийн өмнө шалгалтаа өгсөн төгсөн шүү дээ. Тэгээд ариглах цаа заагаас их бах гэж найдаал 2 хичээлээ бол сайн уншсан. Нэг нь болохоор ер нь за унсан ч авахтэй. Дараа нэг семестр сонгоод өвөл хүчээгээ. Тэгээд яасан яг ингээд бичээд гисэн чинь айгаа сон цаанаас ингээд бүр унсан юмнууд маань ингээд орж ирээд тэгээд эцэн жаад нөгөө шалгалт маань уншаагүй юм чин яг чичгүүтэй тэгэл өөрийнхөө өмнө хичээл дээр ойлгож ирсэн нэг тийм мэдхүүнээр бичээ авчихсан тэмцэл. Хэдүүлээ ишгээрээ баяр хүргэе. Тэгээд комментээр бас баяр хүргье гэж бичээрэй манайхаа. Тийм манай найзтай урам өгөөрэй. Тэгээд ер нь сэтгэл зүйр байд юм гэж ямар ойлгосон. Тэгвэл одоо энэ дээр нөгөө нэг шалгалтын өмнө сэтгэл зүй гэдэг зүйл гарч ирээд байна тий. Сэтгэл зүй тэгээд яг нөгөө нэг ингээл бүр ингээд яана гэж хийхгүй гэж санаа зовоод тэгээд оройн нойрох хоолоо хасах биш өдөрт 1 цаг юм уу 2 цаг ингээд хөлөрч суугаад тийш менежмент бас цагийн менежмент бас чухал байсан гэсэн. Тэгээд бэлдээгүй дээ. Тэгээд тэнцсэн тий. Тэгээд нөгөө нэг найзаа чамаг тэнцсэн гээд чат бичгээр чинь би ингээд нөгөө аялаа юу яасан шүү дээ видео коллсон шүү дээ. Тэгсэн чинь би нөгөө би чинь яг Солонгост бүр ингээд сургууль мургууланд сурч үзээгүй шүү дээ. Тэгэхээр мэдгүй яг нөгөө монгол шиг л ингээд 60 70 80 90-ээс дээш бол A 80-аас дээш бол B ч гэдэг юм уу. Тийм үнэлгээ байд юм ах гэж зүгээр нэг үү үсэг тэнцэг гэ зүгээр нэг үү үсэг өгчтэй юм билээ шүү дээ. Y үсэг. Y үсэг. Тийм. Одоо энэ нөгөө Солонгосын одоо 10 жилч бай их сургууль за их сургуулиуд юунууд нь болохоор үнэлгээ өгдөг. Гэтэ бага ангидтан заяа одоо дүн тавина гэж юусаа байхгүй. Бүгдийг юусаа ингэж хооронд нь дүнгээр нь ингэж харьцуулж ялгуулах нэг нь бид нар чинь ингээ хоорондоо аягүй харьцуулах зүсдэг штэ. Тэр тим авцсан байна, энэ тим авцсан байна, тэр олимпиад дээр тэр төрүүлсэн, тэр хоёрт орсон гэдэг. Энэ Солонгосыг одоо хохноо хараад хахад үнэлгээ тавихгүй заяа. A, B гэсэн тимд ороод 90, 80 маяг гэсэн үнэлгээ ерөөсөө тавихгүй. Зүгээр ингээд тэд алдсан бол тэд алдсан. Яг тэдэн зүг бол тэдэн зүгээ тавиал. Тэгээд энэ төгсөх шалгалт гэсэн дээр одоо тийс авцаа. Одоо нөгөө диплом дээр чинь нэг 60 мараа тэнцэж явж байгаа онцгой шүү дээ. Харин сэтгэл жоохон сэвтэй те. Эсвэл нэг юм 79 89 авах мэдрэмж бас муухай те. Тэгсэн чинь энэ болохоор зүгээр тэнцэн бол тэнцэн, унсан бол унсан гэдэг нь л тавьдаг юм байлээ. Тэр айгуу гоё. Өөр сонин сайхан гэх юм бол өчигдөр юу яасан эмнэлгийн орчуулагчийн сургалтанд сууж үзсэн. Шин салбар тэр нь болохоор гоо сайхны эмнэлэг болон нөгөө мэс заслаад ихтэй гоо сайхны мэс заслууд тийм үеийн эмнэлгийн орчуулаг өмнө нь сэтгэл багтгүйсэн чинь суугаад үзсэн чинь тэр нөгөө эмнэлгийн мэргэжлийн нэр томьёонуудаа мэдээд тэгээд тухайн хүнийхээ нөгөө яг юу хийх гээд байгааг нь ойлгоод ингээл дамжуулж юм орчуулагчаас хийж чадах юм байна гэж бодсон. Тэр би эмнэлгийн орчуулагч нарыг ингэж бодоод идэв байсан. Одоо Солонгос сургууль төгссөн ч юм уу зүгээр хэлтэл болвол эмнэлэгт орчуулагч хийдэг гэж
болдсон мэн гэж бодсон чинь бас тусдаа сургалтын сууж ирэх авд юм тий. Одоо болохоор ингэн заяа. Одоо чи хэрвээ ингээд ямар нэгэн гоо сайхны имлэг орох гээд намаа дагвал ингээд орчуулагчаар аваад очих юм бол болно. Зүгээр ингээд найстайгаа очиж надад хэлээд тэнгуү болохоор ингээд том имлэгүүд ч юм болохоор өөртөө ингээд цаанаасаа орчуулагч ингэж авдаг юм лээ. Тэр хүмүүс нь болохоор мэрэгжлийн яг бэлтгэгдсэн мэрэгжлийн хэллээ гин тэр бүдэнгээр мэддэг. Нөгөө үйлүүлж байгаа хүндээ нөгөө буруу ойлголт өгүүлэхгүй яг ингээд санаа яриаг ингээд 100% ингэж хооронд нь ойлгуулах тийм чадвартай хүмүүсийг сонгож авдаг юм л. Тэгээд ингээд гэж аахгүй юу? Одоо өчтөрийн багшлахаараа эмнэлэгт яг тэр нөгөө нэг зөвлөгөө өгдөг тэр зүйлээр 20 хэдэн жил ажилласан яг ахлах гэж аахгүй юу? Тэгмээд ингээд би ингээд найзтайгаа очиод орчуулах их юм бол ингээд нөгөө арбайтын цэлэн гэдэг шүү дээ. Тим ах уу гэсэн чинь үгүй заяа. Ямар хүсэл авдаг вэ гэсэн чинь тухайн эмнэлэг нь ингээд нөгөө өөрөө юунасаа одоо тэр миний очисан газар болохоор ингээд нөгөө хүмүүст ингээд сургалт явуулаад дата өсгөх газар байлээ. Тэнгүүд тэр датанаасаа ингээд харж байгаа энэ одоо хүүхдийг ч юм уу ингээд зармаар тавиад юм уу эмнэлэг нь өөрөө орчуулагчаа олсон бол цагийн 50,000 won ч юм уу гэж янз янз гэдэг юм лээ. Хийж яадаг гэсэн. Тэгэл ярилцсан тэрвээ үндсэн ажилтнаар авна гэх юм бол ярилцсанд ороо тэгээ ярилцсан тэнцэн болох юм бол авч ажиллах. Өмнө сертификаттэй. Уулзлага нэг 14 хоног ч юм уу 7 хоног болж байгаа бол ингээл уулзгаар яг хин энд нь ингээд зөндөө олон өсөлт ухаарал те магадгүй уналт ингээд ухаарлууд зарим нэг мэдрэмжүүдэд чөлөөлөгч гэдэг юм уу ийм юм болчих юм те. Би өчтөр гэрээсээ гараад таадаас яаж өстө. Би ерөн сул дуусах уу нөө. Сургуулаа удахгүй төгслөө гэсэн чи одоо дахиад ингээд эмнэлгийн орчуулагч юу гэдэг. Гэтэ нэрээ яг юу гэдэг эмнэлгийн орчуулагч болох гээд эсвэл аль нэг эмнэлгийн харьяад орчуулагч болох гээд ажиллаж сураад байгаа биш үү? Сурсан сурыг гэж оцсон шийдвэр болохоор юу гэхээр надаа өөр ингээд тулгамдаа таас болохоор яг тэр пибуга буюу арсны эмнэлэг үзүүлэх надад шаардлагатай байгаа байхгүй юу? Ингээд харшлаа үзүүлэг төрснийхаа дараа тэнгуут би энэ яг ингээд арьс гооцлын эмнэлгийн орчуулагч юм байна. Орчуулагчтай очиод сурч байгаа би мэрэгжлийн одоо нэр томьёодыг мэдээд өөрөө дараа нь ингээд үзүүлээ явахад асуудалгүй юм байна. Гэсэн л үүднээс очиж сурсан юм. Вау манайхаа. Чи ингээд гол зөндөө олон боломжууд ямар нэгэн эмнэлэг рүү магадгүй гоо сайхны эмнэлэг рүү ч юм уу явахдаа өөр ингэсэн орчуулагчтай явах нь штэ гоё. Тэгээд ингээд ингээ хамрын өндөрлөгөө гэхэд заяа хүмүүс хамраа өндөрлүүлдэг шүү дээ. Тэрчнгөр янз 4 янзын бэлтгэлээд юм лээ. Зүгээр ингээл өндөрлөл хаанаас нь гэлээ чихнийх нь мөгөөрснөөс гэсэн үг гэлөө аваад өндөрлөл биш юм уу? Араас нь авд юм бэлээ. Дотор талаас авд юм бэлээ. Хаврагных нь мөгөөсөөс авч авд юм бэлээ. Эсвэл тухайн хүн өөрөө сонгох юм бол хиймэл байдаг шүү дээ. Хиймэл мөгөөс хиймэл юугаар хийж авд юм бэлээ. Зүгээр силиконоор хийж авд юм бол янз янз. Тийм үү? Би тэгтээ яг үнийг хэлэхэд ийм гол сайхны хагалгаа энтрээс бол ерөөсөө одоо дэмждэггүй төрлөө. Би ерөөсөө ингээд жоохон сэтгэл хангалуун бас байсан юм. Би нүдэндээ л жоохон ингээд давхраатай болох юмсан. Идэ банан жидүүл идээрээ давхраатай болох юмсан гэж л давхраатай эмэгтэйчүүд л гоё харагдаг гэж л жоохон нүдэл голдог байсан гэхээс чи өөрөө яг би өөрийнхөө эдэрхтэй юмнуудаас голсон зүйл надаа юу ч байдаггүй. Эсвэл нэг ингэчих юмсан, хамраа өндөрлүүлчих юмсан ч юм уу ингэчих юмсан гэсэн юм байд. Нэр гэхдээ хөмсөг бол шивүүлжсэн. Өөр яг ерөөсөө ингэж нүрэндээ янз ингэж үзэж байгаа. Хамраа давхраа хэлэх юм бол чи зүсэлттэй халуун авах юм байна. Одоо мэрэгжлийн нүдээр хараад гисэн. Би тэгээд яг жилийн өмнө штэ Ганнами нилээ идэн 4-5 эмнэлэг дээр ингээд хагасанаас ахвалаад орой өртөл ихэнх нь 3 гээд ер нь сүүлийн үнэ баг авд юм лээ штэ цаг өгөхөр. Тэгээд 4-5 эмнэлэг дээр зэрэг нэг өдөр ингээд цагийн зайтай цаг аваад тэгээ ингээд баг 4 билүү 5 эмнэлэг рүү ингээд орсон чинь эмч болгонтой ингээд уулзаад орчуулагчтай тэгээд тэгсэн чинь эмчнэр ингээд нэг нарийнхан ямар нүд ингээд хатгаж үзэл зураг мураг аваад янз янз болоод үзчихсэн аа чамд зүсэлтэй зохих юм байна гээл зарим нь чамд уршаа сэтгэлгээтэй зохих юм байна гээл зарим нь болохоор ингээд уцан давхраа зохих юм байна гээл зарим нь болохоор чи яг ямар нүдтэй болмоор энэ тэр нүднийхаа зургийг гаргаад яг тэрийг чи хийж өгнө гээл. Тэгээ би ер нь 4 газар орсон чинь надад 4 өөр хариулт хэлэнгүүд нь тэгээд ер нь болсон ш. Тэгээд ер нь за энэ угаасаа бизнес юм байна. Яг нөгөө нэг яг хөө мэдээж тухайн эмнэлгүүд тухайн хүний гой болгоё, гой сайхан байлгыг тухайн үеийн нөгөө нэг царайны зөв төрх гэдэг юм уу трендийг дагуулж
тоосны хаалгааг бол хийх юм байна. Би ямар зураг гаргаад хүсэн тэрийг бол хийж өгч чадах юм байна. Гэхдээ яг би зүгээр дотроос нэг тийм миний нүд харж болж гин тий ингээд одоо юу гэдээ нүд гэсэн үүргээ гүйцэтгэж гин. Тэгээд ер нь яагаад заавал ингээд өөрийнхөө би мис хүрэх гээд байгаа гэдэг ч юм уу. Зүгээр надад жоохон тийм мэдрэмж төрөө тэгээд би гээд хараа би ер нь давхар хэлэхэ боллоо гээд бас нөгөө нэг хараагаа тэглүүлнэ гээд бас имлгүүдээр тэгэхэд явсан. Давхар дараа нь дахиад нэг өдрүүдээр тэгсэн чинь бас хараад тэглэхийг жоохон тухайн үед нэгэн судалж байгаа. Тэгээ ер нь орхицсон дөө. Тэгээд нүдний шил жоохон зүүдэг байж байгаа. Тэгээд одоо бараг шилээж зүүхэ болсон. Тэгээд яг шилээ зүүж байгаа зүүхэ болцсон чинь яг хараа жоохон холын хараамуудаа шил зүүсэн л дээ. Тэгээд шилээ зүүж байгаа зүүхэ болцсон чинь холын юмнуудыг ерөнхийдөө жоохон ингээд харж марахгүй бүрлзээ тэр жоохон эвгүй байсан. Гэтэ мэдгүй одоо яг хараа яг нуудаагүй. Гэхдээ ямар ч байсан одоо зүгээр ингээд шилгүй байгаадаа тасцсан. Ер нь бас нэг маяг давхар явсан юм аа. 10 жилээс оюутан болсон чи ингээд хүүхдүүд амарлаг ингээд шил мэл зүүгээл шил зүүсэн хүүхдүүд айгу ухаантай ч юм шиг харагдаад ажил ажлын нэг юм шил зүүсэн ихчнэр энэ амар гоё мой харагдаад тэгээд нэг жоохон юу байсан. Жоохон хэлбэрч хөснөө. Тий хэлбэрсэн шүү дээ. Зарим хүүхдүүд зүгээр арам зүдгсэн шүү дээ. Шилгөө. Манай оюутан хүүхдүүд л тийм арам зүдгүүд байдаг гэсэн. Тийм үү? Шилгөө арам зүдг. Яа. Тэгээд би яг нэг тийм юм зөксөн төгтөн штэ нэг энэ дээр юм дараал харин шил ер нь байнга зүг бас тэр зүг юм билээ. Хаалгаа тэг маш нарийн өвтэй мэлээ. Дураараа зүгээр одоо би ийм болмоор ингээл тэнгүүд одоо би хамраа өндөрслөө наат өндөрсөн гэх тэгэл тэрэн дотроо бүр маш олон янз давхаач гэсэндээ төсөлтөө ямар хүнд төсөлтээд ямар хүнд төсөлтгүй хин. За миний найз тэгвэл одоогоо орчуулагчийн яванд сууж байгаа юм чам юмнуудаа аюу гоё судлаад тэгээ би дээд гоё мэдээлэл өгөөрэй тий. За миний сүүлийн үеийн сонин сайхан гэвэл хэрвээ та хэд анзаарч байгаа бол энэний өмнөх одоо 7 хоногийн өмнө бичсэн бит хоёрын офис дээрээсээ бичсэн подкаст байгаа тий. Тэр чинь 7 хоног биш 14 хоног тий баг ивент хийсэн өдрийн дараа бичсэн тэгэхээр чинь 14-өөс гэх юм шүү. Тийм 4-7 хоног тайлаар рил бичсэн. Тэрний өмнө ивент гэхэр чинь тэгээ магадгүй тэр энэний өмнөх подкаст маань болохоор одоо 14 хоногийн өмнө байгаа. Тэгээ одоо болохоор юу анзаарэгдэж байна манайхаа айдаг шин би зүг аастай. Би малигаа алаа шүмбэгээ. За тэгээд манай нэс намайг тэгээд төрсний дараа өсөөхгүйгээр, цангаахгүйгээр, ядраахгүйгээр тааж үнсэн. Жаргалтайгаар турах арга болсон манайхаа. Юу вэ гэхээр би за 14 хоногийн өмнө болохоор ойролцоогоор нэг 68 кг жинтэй байсан. Одоо болохоор яг 65 болсон байна. Яг одоогийн байдлаар магадгүй дараагийн подкастаар дахиад нэмээд 63, 61 манайхаа 50 руу орсон. Миний яг хүсэж байгаа чинь 58 байхгүй юу? Би яг одоо энэ нэвчээрээ яваад 58 болж үзмээр байгаа. Гэхдээ энэ нэвчээрээ гэдэг нь бүр ингээл өдөр шөнөгүй хоол нойроо хасаад ингээл турах гэж чичрэх биш. Зүгээр ингээд одоо яг яаж жингээ хасах тэр аргаа ойлгосон. За тэгээд минийх юу байсан бэ гэхээр би тэгээд нэг миний би нэг орой хоол идэхгүй хөнгөн халдаа манд өглөө айгүй гоё тастай тэрийг ойлгоцсон үү те? Ойлгосон. Харин тий ойлгохгүй байгаадсан. Би тэгээд сүүлийн үед жин нилээ нэмээд өглөө ерөөсөө 10-11-ээс нааш сэрж чадхаа байгаа, босч чадахгүй. Би маш хүнд байгаадсан. Тэгээ одоо болохоор өглөө шууд ингээд сэрүүлэггүйгээр 5-6 цагийн шууд ингээд сэрчдэг болж байгаа. Сэрүүлгнээсээ өмнө тэгээ унтыг гэсэн ч гэсэн цаанаасаа ингээд нойр хүрхгүй шууд маш ингээд би өөрөө цаанаасаа сэргийг сэрээд өглөөний цагаа ашиглаад юмнуудаа их ч бас ямар гоё байдیں۔ Тэ. За тэгээд азаан сүүлийн үед амьдралаа хязгаарч барьж үзэж байгаагүй мацгаа барьж үзье. Мацаг эхлүүлсэ. 72 цагийн мацаг хийж үзье. Тэгээ одоо болохоор ингээд би яг түрүүнээс хойш яагаад ийм хар кофе уугаад өдрийн хоол болохоор юу байгаа? Гурвалжин будаатай ажилтаа бол өнөөдөр хийж ирсэн. Би ашиг битэр нэрээ яг одоо өөжин бүгийн наадам үзэж байгаа. Тэгээд наадам арай эхлэегүй байгаа болохоор бит хоёр нь энэ цагаа хаврын баяр тийм шүү дээ тий. Монголчуудын хаврын баяр өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 3. Тэгээд бит хоёр хаврын баяр наадам маань арай эхлэегүй байгаа болохоор энэ цагаа ашиглаад хоёулаа гэс нэг дугаараа биччихийгээд ер нь тэгээд нөгөө нэг хаана ямар сул цаг гарч ийн бүр 30 минутыг хүртэл ингээ алдахгүй за гэс 3D биччихийгээд ингээд ингэдэг болчтой юм байна тий. Контент бүтээдэг хүмүүсийн амьдралыг жаргал завлан ингээ үйлдэлгээд ирсэн чинь ойлгож эхэлж байна. За тэгээд амьдралдаа анх удаа 72 цагийн мацаг барьж үзлээ. Яг өнгөрсөн 7 хоног 4 сарын 25, 26, 27-нд мацгийн энийг 2 3 дахь өдөр байсан.
Тэгээд нэлээ үнсэх байх, ядрах байх. Мацаг хэрж угаасаа тэгэл юу ч идэхгүй хоосон байл гэж ойлгодог байсан юм чам. Би азар юунаас нэг өглөө их агсан ч үг амар цогцсон. Фитнес мэдээс орж морч. Ямар сандаа нөгөө далайгаас ирсэн орой чинь өглөө тэрний маргааш өглөө маань 19 хүчээсэн за танаа азан дээр ч одоос сайхан унцаахтай гэсэн чинь нөгөө өрөөнд орсон. Хөөе найз чинь лайв хийж байна. Одоо сайхан унцаахтай. Тэгээд нөгөө бөөнөрөө хамт мацгаа ингээ хамт аялаад явцдаг. Нэг багийнхантаа хамт явсан. Тэгээд эхний өдөр яг өглөө нь мацаг эхэлж байгаа өглөө нь яваад нэрээ мацаг эхлүүлсэн өглөө юу яасан? 2 ширхтээ цагаан орхоны юм гэж байд юм лээ. Тэрийг уулгасан. Тэрнийг гэхдээ мацаг эхлэхийн өглөө нэг нь угаад 7 хоногийн дараа нэг нь угаараа гэсэн. Гэхдээ өмнө тэр имийг ууж байгаагүй болов гэсэн. Дараагийн удаа дахиад одоо магадгүй сарын дараа ч юм уу 2 сарын зайтай мацаг хийлээ гэхэд дараагийн удаа тэр имийг уухгүй гэсэн. Тэгээд найз наах удаа цагаан орхоны им хизээ цагаан орхоны солонгосчууд жидээ нэг л удууха. Тийм үү. Нөгөө эднэр чинь өөртөө айгүй гахаамах хийдтэй. Тэгээд нөгөө нэг түүхийн мах зах цагаас мах хийдтэй штэ. Тэр имээ ерөн жидээ нэг удаа ууд юм л. Тийм үү. Цагаан орхоноос юм. Тэгээд эхний 1-2 өдрөө ёсоор аялаар явангаа мацгаа хийгээд ирээд ирсэн өдөр чинь 2 дахь өдрийнх мацаг байсны 2 дахь өдрийн орой байхгүй юу? Бүтэн сайны орой гэсэн үг. Тэгээд яг тэр мацаг эхэлсэн өдөр бол өглөө тэгэл гэрээсээ чүү басаал явж байгаа юм л да. Тэгээд мацаг эхлэсний 2 дахь өдрийн өглөө би 4:40 болж хат шууд ингээд сэрээд тэгээд далайн ирэг дээр очиод уяагаад бас далай дээр жоохон ингээд сууж муугаад рил мэл бичээд тэгж суугаад тэгээд 2 дахь өдрийн орой тэгээд бэлгээ жоохон бэлгээ гэхгүй л дээ бисгүй жоохон ингээд хийж мэйгээд тэгээд 2 дахь өдрийн орой суувал гэртээ ирээд тэгээд 3 дахь өдрийн чи өглөө тэр жим рүү орсон өглөө ахгүй юу. Бүр яг жирийн байх үеэсээ л хамаагүй л хүчтэй болсон. Би бүр үнэхээр сэргээг болсон. Тэгээ жим рүү орсон чинь баг худалчунд нөгөө нэг хэтрүүлж ярьдаг хүн бол баг хамгийн хүнд жингээр нь хийхэд ч бэлэн бүр ингээд алхаж үзээд алхсан чинь гүүмэр санагдаа. Тэгээ гүүж үзээд тэгээд ингээд гүлийн зам дээр гүүж мөрсөн чинь бүр цаанаасаа бүр ингээд ирч үж амтагтаад. Тэр бүр үнэхээр өөр мэдрэмж илээ. Шинэ чиний доктор одоо ингээд нөгөө итгэхгүй болсон байсан эдис өвчин сэргээд тэгээд өгч нэмж байгаа тийм. Ажиллагаанд авахгүй болсон байсан эдис өвчин сэргээд ажиллаж байгаа гэхээр нөгөө юу яхаар мацаг байхаар одоо бид нэг гаднаасаа ингээд нөгөө нэг одоо ингээд жажилж иддэг хоолнод идэж байгаа штэ. Тэрийг идэхин тулд эдис өвчин ингээд тэрийг задлж байгаа штэ. Задлын шингэн тэгээд амар хинээрээ зарцуулна. Тэнгүүтээ нөгөө 24, 48, 72 цагаар ингээд тэр нөгөө задлах тэр юу ажлуудыг хийлэхгүй байхаар ихс өөрөө энерги нөөцсөн заяа. Тэгэж ингээд сэргэж ирдэг. Чи тэгэхээр давхар би дотор ч юм болохоор та чиний эд сүүчин шинжлэгдэж ирж байгаа гэсэн. Цэвэрлэгдэж. Танаа чи яг өөрөө хийгээд биднэрээ мэдрээд ирсэн чинь энэ яг юу болоод байгаа гэдгийг судалмаар санагцсан. Дахиад дээрэс нь би өмнө нь одоо нэг сникерс нь маш дуртай, шоколад нь бол үнэхээр дуртай. Нэг ширхэг кейк идэхэд би яавал гэж боддог байсан. Ганцхан ширхэг идэж байгаа шүү дээ яавал гэж. Нэг ширхэг сникерс идэхэд яавал гэж бодсон. Хаяа нэг ингээд нааша цаашаа галтаагоноос том өрөөр орохоор нь бооронд амны зугаа гэл ингээд нэг чихэр амруугаа их ч юм одоо ил харагдаж байгаа юу эдэн те. Тэр болгоныг би тоодоггүй байсан. Яавал гэж бодсон чинь тэр болгон чинь миний биед ороод нөлөөлдөг байсан юм байлээ. Одоо чиний тэр эд эсвч чинь тэрийг задлах гэж зайлвал хамаг энерги барцгаа штэ. Тэ энэ азагийн тачхаар дандаа аглана зармгаа өгч өгдөгсөн те. Хөрчөр дурын зармгаа амтгууд чи сая хөрөгчний рил хийсэн чи юу вэ тэд чинь байх хараг байгаа. Тэд зармгаа байхгүй. Зармгаа авах. Харин тий. Тэгээд би яг сая мацаг хийж тэгээд пигмиг гэдэг зүйл байхгүй болсон. Тийм аг эвчтэй ч нөгөө коцл дуртай. Монгол байхдаа калан бэрэг уудаг байсан. Сэнгүүр ямар нөө сасаа гоё юм чи хайцсан. Тэгээд яг нөгөө калан бэрэгтэй төстэй амттай пив гингүүд юу бит хоёр коцл болсон Германы пив юм бэлээ. Тэгээд Costco 8 ширхэг нь 11,000 болоо 12,000 гэд байдаг. Тэгээд бит хоёр Costco орох болгоомда за хоёлаа нэг пив аваад төрчөндөө хийжгээд авцдаг. Тэгээд тэрний яг нэг тийм шардуу өнгөтэйг нь би уудаг, бордоо өнгөтэйг нь агийн уудаг. Яг хайрцагтай бит хоёр зориулсан юм шиг 8 ширхгээрээ 4-4-өөр өөр байдаг байхгүй юу? Ямар сандаа гомбо төрчл коцл өгсөн мөлий. Манай хөрс одоогоороо мөнхөрч байгаа нэг коцл байгаа шүү. Нэрээ танаа өрчний ирээлээр харагдчихсэн тий. Тэгээд тэр болохоор юу яагаад
тийм нэг гоё өсгөн модлог юм шиг амттай. Тэгээд бид нэр байнга авдаг байсан чинь тий түлгийн амттай юм шиг тэгээ одоо байхгүй болсон. Тэгээд бас байнга заримыг байлгадаг байсан байхгүй бас. Ер нь манай өргөчөнд амттай шимттэй юу гэдэг тийм юмнууд байдаг байсан. Ер нь одоо байх. Одоо бахан жимс ногоо байгаа. Хэцүү байлээ. Ямар саяндаа одоо энэ юм мэдэж угаад ингэ явж штэ. Тэгээд 3 өдөр мацгаа бариад 12 хоног мацгаа тайлна гэсэн. Ер нь бол мацаг барихаас илүү мацаг тайлах нь маш чухал гэж тэгээд лээ. Тэгээд найз нь болохоор анх удаа би дээрээ хийж үзэж байгаа болохоор тэгэхээр ямар ч одоо одоохондоо би шууд надад ийм үр дүн гарсан гэд миний одоо юу гэдэг өөхний өвийн нэр өмнө биологианаас 36 гэж гарсан шүү. Тэгээд дотор өөх маш таргалалтай. Насаар хөшин юм бэ. 3 насаар хөшин. Одоо сарын дараа гэхдээ тэр аппаратын дээр 1 насаар хөшин байх маш амар үзүүлэлт гэсэн. Тэгэхээр 3 насаар хөшин гэхээр бүр амар байгаа даа. Тэгэхээр тэр аппаратын дээр яг сарын дараа ч юм уу эсвэл одоо ядаж ингээд нэг бүтэн мацгаа хийгээд 3 хоног мацгаа хийгээд 12 хоног тайлсны ард дээр ямар үр дүн тэр тоонууд нь яаж өөрчлөгдөх надад сонирхолтой байгаа. Тэгээд нөгөө булчин мас нэмэх өөхний юунасаа хасах тэгээд нийт биеийнхаа жинг масаар нь багасгах. Тэгээд яг миний жин мацаг хийхээ өглөө 69 кг байсан. Тэгээд одоо болохоор нэг 65 6 руу орж ирсэн. Гэхдээ тэр өглөө жоохон юм хүнд өмссөн байсан л да. Тэр өмд 1 кг хувцастаа зогссон. Тэгээд хувцастаа зогссон болохоор 69 байсан. Тэгэнгүүтээ одоо бол ингээд биеийн чинь нэлээд бууж байгаа, илт мэдэгдэж байгаа. Ямар сандаа гомбоо хүртэл харчаад тэр өглөө зигзээсэн байж тээ гэлээ. Өө чи мөр зигзээсэн байж тээ гэж. Цааш айгүй хорон өглөө. Тэгэхээр нь би юу л зигзээсэн байж тээ гэлээ. Юу гэлээ. Тэгэхээр нь би ямар сандаа найзаа хараа миний гиз ингээ багассан гэд ингээ харуулсан чинь би хүний царайг хараад мэддэг. Тэгээд гомбоо хүртэл гэж хэлж тэгэхээр ямар ч гэсэн үр дүн гарсан байгаа гэдг нь харагдсан гэж бодож байна. Тэгээд би мацгийнхаа тухай болохоор өөрийнхөө Facebook дээр рилээр одоо лайваар шууд ингээ хуваалцаад бас явж байгаа. Мацаг бариад тэгвэл мацаг байхаар яг би дотор юу болдог тэр мацаг гэсэсийг нь эхлэх яаж процессыг нь судлах тийм үг төрж гэнэ. Тэрсэн. Сонирхолтой. Дээрээс нь хүний биед идж байгаа хоолунд ороод яг яаж байгаа. Дахиад дээрээс нь би 10 жилдээ биологи хичээл сонирхдаггүй байсан. Эд эрхтэн бөөр зүр хаана байгаа би барилан ч мэддэггүй байсан. Одоогоор ч яг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан судалмаар санагдсан. Тэгээсээ мацаг хийгээд бас нэг ойлгосон зүйл нь хоол идэхээр хоол бидний амаар ороод ходоодонд орохоор тэр хоолыг боловсруулах гэж зөвхөн л одоо ходоод ажиллах ч юм уу гиз энэ хавцал би эд эрхтнүүд маань ажилтдаг гэж бодсон чинь амаар орж байгаа тэр эд ширхэг одоо хоол одоо юу эдэндээ бүх зүйлийг ингээд бийд байгаа бүх цус одоо амаар орсон бүх зүйлийг боловсруулах одоо задлах гэдэг юм уу те би тэр аяар оролцдог билээ ш. Тэрийг найзан сая мацаг хийчихэл мэдсэн ш. Тэгээ тийм үү гээд сүүлийн үед юу яагаад юм ч одоо нөгөө мацгаар одоо нөгөө хор тагдчихтай хүмүүсийг ингэж мацаг барих, бясалгал хийх, мацаг бариулах энэгээр яаж хор тагддаг юм хэлээд байгаа юм л дээ. Тэрийг судлаад үзсэн чинь нөгөө юу яахгүйгээр бид ингээд нөгөө одоо бананыг идчихгүй тэгээд харлаад бүхэл хоол ингээд оруулахгүйгээр штэ. Эсийг ингэж өсгөлөнд оруулахаар заяа. Тэггүй юм уу? Өсгөлөнд оруулахаар эрүүл эсүүд нь тэр өвчсөн эсүүдээ ингэж нөгөө иддэг. Тэр замаар тэр сонсон. Тэр зүгээр процессыг аюулын шинжлэх ашиглаад мацаг барьснаас 12 цагийн дараа юу болдог вэ? 24 цагийн дараа юу болдог вэ гэд ингээд бас тийм юм байсан. Зөндөө юм байгаа өө. Гэтэ хэдэн цагийн хичээл болно. Тэгээд амьдралдаа анх удаа мацаг барьж үзэж байгаа. Энэ надад сонирхолтой байна. Найзынхан сонин сайхан гэвэл ийм л байна да. Гэж тэр том сонин. Би нэрээ мацаг бариад эхлээд яасан нөгөө би анхаарад ингээд уумаад ороод нөгөө эрүүл биетэй бишээ татаад хүүхдээр штэ. Тий. 24 цагийн мацаг 48 цаг мацаг барих. Би зүгтагаа найз нь чадахгүй. Мацаг барьд үзээгүй. Нэрээ тийш динэ за. Нэрээ би яг тэр нөгөө нэг татаад хүүхдийн үн дээр зүгтагаа л яваадсан. Тэгсэн чинь харин нөгөөд чинь шууд 72 цагийн мацаг хийчихдэг. Тэгээд нөгөө мацаг барьж авах үед тэр нөгөө одоо эрдэс, витамин, минерал гэх юм уу тэрийг ерөөсөө алдаж болохгүй юм билээ. Тэрийг нэмэлт бүтээгдэхүүнээр ингээ гаднаасаа аваад яваадсан. Тэгээд тэгсэн юм уу ерөөсөө юу байгаагүй. Ядрах шим тижээлийн дутагдалд арах юм бол за тэгээл юу ядран. Найзынхан саяын яг шим тижээл би сая нөгөө хэлхгээд тойруулаад. Тэгээд найзынхан саяны барьсан мацаг болохоор нэр нь угаасаа шим тижээлийн мацаг гэдэг нэртэй юм билээ. Тэгээд
Би мацаг хийж эхлээд ингээд миний бие дээр яг ингээд угаасаа ах сайны өглөө яваад бүтэн сайны орой гэртээ ирэхэд илт ингээд жижигэрсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь аагийн хараад вау гэл тэгэл арай ингээд шүвээцэн байна. Гиз мэдсэн ингээд аагийн ингээд миний ходоо гэж ярьдаг байхгүй. Миний ходоо байхгүй гэж байхгүй болсон шүү. арай 90 мөрөө ингээ арай гайг болсон. Тийм биш үү. Тэгсэн чинь аагийн ингээд миний ходоо байхгүй болчихчихээ. Тэгснэ 90 миний арай ингээ жижигэрчиж гээ. Тэгснэ миний мөөг жижигэрчиж. Миний нараа сараа жижигэрчиж гээ. Тэгээд тэгснэ би 3 дахь өдөр нь өглөө нь жим руугаа очиод хайраа жим ээж мэж ингээд ингээл аагийг хэлдэг. Тэгээд 3 дахь өдрийнх нь үдээс хойш мацаг хийж яхад нэрээ савн цугаад сайн байдаг гэсэн. Тэгээд тийм болохоор би савн орсон ганцаараа савн сууж агаад тэгээд яг орой савнаас гараад гэртээ ингээд гэрлэг орох гэсэн чинь аагийн өөдөөс шууд пүүзэ барай гараад иртээ. Үгүй яараа хайж хачаа гэсэн чинь жим руу орлоо. Би бүр аагийг жимдээ яваасаа гэж үнэхээр хүсэжсэн. Яг цаа чинь яг бэлтгэлийн огт хийгээгүй 2 жил болсон. Өмнө нь бол жим хийдэг байж агаад яаж хийх бол өөрөө мэддэг. Гэхдээ Монголд очихоор жим ийн гэдээ байгаадсан байхгүй юу. Тэгээд за тэгээд тэр шийдвэрийг нь бас хүндэтгээд за Монгол очихоор жим хийх юм гэж бодоод тэгээд тэгсэн чинь өөдөөс ч пүүзэ барил гараад иртээ. Хайж чагаа гэж жим хийлээ гэд. Тэгээд цаа чинь тэр өдрөөс хойш одоо тасралтгүй ажилласаа ирээд зарим өдрөө амраа зарим өдрөө жим хийж байгаа. Одоо ер нь байнгын бэлтгэлтэй байна гэсэн. Тэр нь надад бүр үнэхээр гоё байсан. Тэгээд бас дараагийн нэг гоё зүйл нь одоо ингээд нөгөө нэг тэр мацаг хийж явж байгаа багийнхан сар болгон сард нэг удаа ер нь мацаг хийгээд зуны одоо хугацаанд мацаг хийгээд тэрнгээ аялаад Солонгосын гоё газруудаа ингээд яваад ингээд ах юм билээ. Тэгсэн чинь Аги одоо энэ 5 сард болох дараагийн мацагт хамт явъя гэсэн. Аги би бас мацаг хийж үзмээр байна гэсэн. Үгүй бас нэг гайхсан юм нэрээ. Юу надад миний гизэн дотор ямар их баас байсан юм бэ гэж гараал идэм билээ шүү дээ. Эхний өдөр бол ерөөсөө тэр чигээр нарийн бүдүүн гиз чинь хэдэн метр битэмэх вэ? Юм. Тэр чинь ингээд нөгөө ийм хэлбэртэй байгаа штэ бушралцсан. Тэрс ингээд задлах юм бол бараг метрлээ. 12 нулаа гэж яадаг штэ. Яг метрээс хоноор 12 метрийг тараад авч штэ. Арайш 12 метр шахаа. Метр зэтэр бол байгаа. Тийм үү? Мулла. Өнөөдрийнхөө подкастны нэрийг хар банаа нэгдэж үзүүлэх үү гэж хүчгүй. За өөр сонир сайхан. Өшөө юу? Өөр юу боллоо? Миний банана яасан уу? Би азад нарийн бүдүүн гизсний зураг харуулсан. Сонирхож байгаагүй, сонирхож гэж бодож байгаагүй. Тэгээд найз нь өөрийгөө биендээ бүр үнэхээр хайргүй байсан байна гэдгийг ойлгосон. Өөрийгөө хайрлна гэж яриад байдаг, өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэж яриад байдаг. Одоо энэ араа ингээ бүдүүн гиз. Энэ одоо нарийн гиз ингээ юм шалцсан ингээ байгаа тийм. Нэг чи ингээ дэлгэх юм бол хэдэн метр болохоор. Энэ дотор найзаа ингээ ходоодноос нарийн гиз рүү орж ирээд заяа. Энэ нарийн гизээс ингээ нөгөө нэг хэрэгтэй шимт хичээлүүд чинь төс рүүгээ шүүгдээд хэрэггүүнүүд нь бүдүүн гиз рүү яаж байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ чи ингээ ингэж яваад ингээ ануус юм ингээ баасаа гэж байгаа. Энд ч хоримлагтаа л ах юм бол Мацаг хийгээс өмнө 2 хоногийн өмнөөс гэд цэвэрлэгч уулгасан. Тэр амар муухай амтд. Ингээл 3 ширхгийг унах. Идэж уужсэн юм даа харуулах. Нэр энэ витамин С уух нэрээ. үнэлтаа. Ой, одоо би та хэдэд гоё юм харуулсан заяа. Сая юу уцаа? Шкегийн арагшин юуг. Лимонтой юу уцаа шүү дээ. Гэтэ энэ найзаа юу? Жирэмсэн байхад угац зүгээр гэсэн айл болохоор их ууц зүгээр гэж хэлээ. Гарахгүй хаа. Одоо гарганаа. Тэгэд миний нөгөө нэг угац хар юу ч юм нөхгүй. Ус авчил та. Миний найз за би яваад ус аваад. Юм уу? Бочил та. Ой юм би юм таагаад. 혹시 좀 주세요. 신тэй юм. 감사합니다. идчихвээ мацагтай байгаа гадуур хамт хоол чадахгүй байгаа. 조금 따뜻한 걸로예요. Жишг жаргал намайг явуулчихад юу ярьж байгаа бол юу орнохоо татаж
хоолнд ормоор байгаа. 네, 감사합니다. Борцгонд хамт идмээр байгаа. Кейк мэк идмээр байгаа. Маш манай хамт идэх байгаа. Би жоохон гомдолтой байгаа. Хөөе чи намайг явуулчаад араас юу яриад байна? Аа? Чаг муулсан. Энэ витамин С, энэ нүдний витамин. Өө найз настай витамин энэ ер нь аягүй сайн уудаг болсон. Би ч өмнө янз бүрийн нэмэлт витамин энэ яхаар нэг илий болоо юм үнэн ч юм уу худлаа ч юм уу гэж боддог байсан шүү дээ. Тэгэхээр витаминууд зөндөө байдаг юм байна. Бэ. Биологийн гаралтай, химийн гаралтай, дагалын гаралтай янз бүр байна. Гэхдээ энэ сэдв судлыг сонирхъя гэж бодсон чинь Миний өөр үнэхээр байлаа сэдв. би хараа одоо л яаж вэ? Тэгээд ямар сайндаа мацаг хийж ирчээд гиснээ хүйе найзаа тэр хулуу мулуу яаж яад ингэ. Тэгээд би ингээ гаднаас хулууч мэдэхгүй заяа. Тэгээд хишгээгээс хулуу асуугаад тэгээд хулуу аваад тэгээд видео колж байгаа хулуу аваад тэгээд гэртээ ороод чи хүүхдээ яаж хаалан даруулж ирсэн? нэрээ тийм би бүр охиндоо хулуу мулууны тутам юусоо өгж байгаагүй бантангаар хүн болсон шүү дээ. Бантангаас өөр юм юу ч бараг өгж байгаагүй хаа. Йогурт нөгөө нэг юу идэв шүү дээ. Мухш тиймэрхүү юм бэлэн юм авч ингэж яагаа тийм. Хулууны тутам мот юусоо яаж байгаагүй өгж байгаагүй. Тэгээд за эхлэч ёо. Ишгэрээсээ хараарэ. Иша камера. Гараараа хааж гарч яа. Надад ийм амар гаш юм уу тоохгүй. Гашуун биш ээ зүгээр витамин С. Бацаг зэрэг. Гэр амар гашуун эсгэлэн байгаа ахгүй юу бүр. Эсгэлэн Лимон дангаа нэг цаам шиг энэ арай. Гүй. Тэгж жаад хоёлаа лимон дангаараа идэж царайныхаа хувирлыг харах уу? Тэхөө. Тэгэл та. Та энийг ууж үзэл заяа. Үнэхээр миний царайны хувирал бол зөв шүү. Монгол нөгөө нэг витамин С гэдэг жижигхэн шар. Тэдний яг голын амттай тий. Үгүй тэрнээс илүү. Тэрнээс илүү юм уу? Үзэн шинэх амар их. Энэ болохоор нүдний витамин гэсэн. Найз нэр витамин дээр аюулсаа уудаг болсон. Сайн байна. Яг үүндээ нөгөө имлэг ингээл им хөөр би цаг магийн сансан үед уугаад марцсан үед марцдаг байхгүй юу? Энэ муу ийм цагид болж байгаа яаж мэдэх гэж боддог байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр ч уулаа исэн байлээ. Ийм идэхгүй гэсэндээ чиний ид сүч мэдэн шүү. Харин тийм байсан байлээ. За хоёлаа өнөөдрийнхөө подкастыг юу гээ те? 30 минут болжээ. Нөгөө хэд Одоо нийт нэг цаг гэсэн шүү. Фильтрийг явуу да. Тэгээ юу байна вэ? Хэлэх зүйл байвал хэлээд дүүргээ те. Одоо явсан наадамд. Тэгээд нөгөө наадмын бас жижиг влог хий гэж бодож байгаа. Тэгээд бас наадмын тустай бичиж байгаа. Манай хоёр гэр бүлийн влогийг үзээрэй. Би өнөөдөр амитай рил хийнэ. Манай охин смути загсан. Өнөөдөр бүтэн өдөр манай хүүхдийн өссөн амттнаа идэж болох өдөр байхгүй юу? Тэгээд надад юу захих юм. Наа ч мөр айгүй урхан шуурсан мөлий те. Амитай зэрэг ингээд. Хэвлэг юмыг ингээд багсгаад ирсэн чинь жин хүртэл багсаад тэгээд нөгөө сэтгэл хөдлөлүүд нь бүр ингээд огцон байсан чинь тэд нар гайг бол. Тийм үү? Масаа бүлкээс сахарт амар нөлөөлж шүү дээ. Тэгээд ахныхаар цасан смутиг аваад тэс смутигээ захиалчихчих. Подкастад тусч хоёлаа. За тэгээд тэгээд өнөөдрийн подкастаа хамтаа байсан баярлалаа. Ишгэ бит хоёр нь цувралаар Mind Journey төслөө өргөжлүүлээд хийх болно. Тэгээд тухайн үеийн мэдрэмжээ, ойлголтоо, үр дүнгуудээ ухаарлуудаа хуваалцаа. Тэгээд бид хаачин Сланс улсад ингээд азаман 3 жил тий 3 жил гарсан. 3 жил гарсан би 2 жил гарсан болсон. Тэгээд ер нь Слансийн ер нь дараагийн контентоо ямар сэдвээр ингээд хийгээсэй гэж хүсэж байна. Тэр комментаар бас бичээд өгөөрэй манайхаа. Солонгост амьдралын туршлагач гэдэг юм уу? Эсвэл яг анх ирсэн дараа амар хэцүү байдсан шүү дээ. Нэг их орноо санаад, хамгийн маа санаад. Би тэр үеийн специал яаж давж гарах уу гэдэг юм уу? Тэр тал дээр ярилцмаар болвол, найзлмаар болвол бит хоёр үргэлж нээлттэй шүү. Тэгээ дээрэс нь бит хоёр 2-3-7 хоног нэг удаа танхимын ивент хийдэг. Удахгүй 5 сарын дундуур бас манай дараагийн
танхимын ивент хийхээр төлөвлөж байгаа. Дундуур байна уу сүүлээр авах те? Дундуур хийх юм байна те. Яа баяртай. Баяртай. Явч наадмын уншаад идлээ.